За 2 хоног иргэдэд үйлчлэгийн хувийн автобус компаниуд өнөөдрөөс ажилдаа гарлаа. За үүний дээр нийслэлийн 1.3 сая иргэний нийтийн тээврийн хэрэгцээг бүрэн хангахад 2500 орчим автобус хэрэгтэй. Гэвч үүнээс 3 дахин цөөн тонны автобус иргэдэд үйлчилж байна. За энэ мэтчлэн хүртээмжгүй байдал нь нийслэлийн хүн амын 24% амьдардаг Баянзүрх дүүргийн иргэдэд хамгийн их нөлөөлж байгааг манай сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлалаа. Нийтийн тээврийн хүртээмжийн талаарх манай цуврал сурвалжлах та бүхэн Чингисийн талбай автобусны зогсоолоос үргэлжлэн хүрч байна. За өнөөдөр бид хотын зүүн захын иргэд гэртээ хэрхэн харьдаг талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За яг одоо 18 цаг 18 минут болж байна. За биднийг энэ хүс цуврал сурвалжлага бэлдэж хүргэж явах явцад бол автобус компаниуд төр зогсолт хийсэн байгаа. Уг нь бол хотын зүүн хэсэгт амьдардаг иргэд одоо хотын төвөөс автобусанд суулаа гэхэд офицеруудын ордон дүнжин гарах худалдааны төв хүртэл яваад тэндээсээ зүүн зах руу явах иргэд автобусанд дамжиж суух юм тогтолцоотой байгаа юм а. Хожруулангийн буудлаас нэг уудлын цаанууд болохоор гачуурт асуудаг. Тэгээ нөгөө гачуурт автобус нөгөө ажил хийсэн гээд тэгэл одоо ингээд ламжаал. Одоо офицероос дамжаад хожруулангийн автобус суугаад нэг уудал цаашаа явгаалах юм да. Тэгээд одоо нэгдүгээр болсон шүү дээ. Тэр явахдаа айгүй сайн явжсэн баггүй. Тэгсэн чинь одоо шал өөрчлөө тэр тэнүүн огоо гэсэн тийм автобусны бааз ороод ирсэн чинь ерөөсөө явахгүй. Ганцхан чиглэлтэй. Ерөөсөө нэг чиглэлтэй олчихсон. Тэгээд хүн дүүрээд ерөөсөө нэг автобус ирнэ тэгээд дүүрээд дадгаа явчихлаа. Тэгээд одоо энэ ялхан ойтон хүүхэд энэ сургууль хүүхдүүд бүр хэцүү. Өвгөлөл хөлдөж өгөх шүү дээ. За бид бүхэн 5 шар офицерын чиглэлийн автобуснаас буугаад 5-6 минут өнгөрч байна. За энэ хугацаанд бид Хужир булан руу явах гişтэйгээ хамт автобусаа хүлээж байгаа боловч Хужир булангийн автобус одоогоор ирээгүй байна. За мөн Шар хад руу явах чиглэлийн автобус байхгүй болмоос хичээлээ тараад хүлээж байгаа хүүхдүүд болон ажлаа тараад гэрлүүгээ явах гэж яарч байгаа иргэд энд олноор зогссон байна. За энэхүү автобусны төр зогсолт болсон нь бол хувийн тэргүүд болон микруудад маш их боломжийг гаргасан нь харагдаж байна. Учир нь гэвэл 700-аас 1000 төгрөгөөр одоо энэхүү хувийн тэргүүд нэг хүнийг авч явж байгаа юм а. Хужир булан чиглэлийн автобусанд офицеруудын ордноос маш олон хүн уралдан суулаа. Дараагийн буудлаас зорчигчид суух боломжгүй болсон ч чихэж оруулсан. За тэртээ социализмын үед автобус олдохгүй араас нь гүйж зүгдэж явах нь холгүй байсан цаг үе рүү 21-р зууны Улаанбаатарчууд бид ухралт хийжээ. 20-30 жилийн өмнөх амьдралд хүргэж өгдөг галт тэрэг нь нийтийн тээвэр болжиг их бухимдалтай иргэд олон байсан юм а. Маршрутын нараа үргэн дээр хужир булан чинь цаашаага нөгөө юу цэсэг төмөө ороод яадаг байх цараа гайгүй байсан. Амар тэр чин цаашаага явахдаа тэр том орвын автобус их амар байсан. Жохон муу сургуулийн 1 2 3 дугаар ангийн хүүхдүүд чинь орж чадахгүй тэгэл хоцорч байгаа юм. Одоо л баг миний нэг хөл хөшөөд баг шүрмэс татгаж байна. Хөдлөх цаг байна. Юу н та нарын хувьд иймэрхүү тохиолдолд зүүндэн гар нэгэн дээр дарж арагш байгаа ингээд нэгэн дээр цаашаа байгаа ч над дээр суучлаа босооч гэж хашгирцгаагаад л тэгэл нэг юм хэрэлдэн уралцсан барин нэг юм ингээд ороо утас явцгааж. За одоо 18 цаг 57 минут болж байна. Бид Хужир булангийн автобусанд явж байна. За ерөнхийдөө та харж байгаа иймэрхүү байдалд явж байгааг. Энэ дунд аврын автобус зөвхөн тийш явдаг учраас Хужир булан руу явдаг хүмүүс бол яг ийм байдалд явдаг юм байна. За бид Хужир булан дээр заяагчтай хамт байгаа цаашаа нэг буудлын хэрэгтэй алхах нь ягаад үл тийш явах автобус байхгүй учраас заяагчийн хувьд бол нэг буудлын орчим алхах нь гэж байгаа юм а. Тэгэхээр бол энэ 11-ээс дээш иргэдэг. Тэгээд яг эргэж явж ирчээд бусаж ингэж ирээд ийшээ 3 буудлын хэрэгтэй газар явбал яг Хужируулангийн ард түмэн яг болж байгаа байхгүй. Зам дагуу буугаал. Энэ ягаар бол ямар ч хэрэлдүүлэг байхгүй хаваар авах юм бэ? Харин тийм л дээ. Оройн цагаар нөгөө хөөхд орой хичээлээс тардаг 8 бол яг намар бол гайгүй л байсан. Одоо бол хөөтрээд орой харанхуй болоод бас эмгтээ өгч бас хэцүү л байдаг. Том хотуудын хөгжлийн нэг тулгуур нь нийтийн тээврээ. Тэгвэл нийтийн тээвэр чиглэлээ шинчилснээр смарт карттай ухаалаг автобус болсноор нийтийн тээврийн бодлогод шинэ өнгөйс өөрчлөлт маш том эргэлт гарна гэж албаных нь тайлбарлаж байсан. Гэвч хотын зүүн захад амьдардаг иргэд ямар хүндрэлтэй замаар хэрхэн автобусаар гэртээ харж байгааг та бүхэнд хүргэлээ. Гар маранд нь масаж гэдэг үү? Харин ичээ. Аюу,